санаа сонсогчдоо Голомт банкнаас бэлтгэн өргөдөг таны санхүү мэдлэг подкастын ээлжид дугаар инхүү хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Голомт банкны эдийн засгийн шинжээч Номын шүд миний бие шинжээч цацралын хамтаар та бүхэнд макро эдийн засгийн төлөв байдлын талаар танилцуулахаар бол бэлтгэлээ. За тэгэхээр он гарснаас хойш бол Монголын эдийн засаг төдөөгүй дэлхийн эдийн засаг тодорхойгүй байдалтай унгайлж за 1 сарын өмнө бол манай улсын одоо 25 оны 1-р улирлын эдийн засгийн өсөлтийн статистик үзүүлэлтүүд гарч та олон улсын байгууллагууд шинжээчдийн таамаглалаас бол даруй ер нь 2 дахин бага эдийн засгийн өсөлт бол үзүүллээ те. Тэгэхээр ер нь энэ эдийн засаг ер нь 25 онд ямар түвшинд байх хүлээлттэй байна. За эх жилүүдэд ер нь эдийн засаг яах вэ гэдэг талаар бол бит хоёр бас өөрсдийнхөө бодлыг за тэгээд энэ хамгийн сүүлийн шинжлэгдсэн одоо статистик үзүүлэлтүүдийг та бүхэнд танилцуулъя гэж бэлтгэлээ. За тэгээд яг саяны өмнө дурсанчлан одоо эдийн засгийн өсөлтийн 25 оны 1-р улирлт 2.4 гарахад ер нь ямар хүчин зүйлсүүд голчлон нөлөөлвөө. За энийг ингээд эдийн засгийн салбаар нь хараад үзэх юм бол за 23 оны эдийн засгийн өсөлтийг уулуурхайн салбар 24 оны эдийн засгийн өсөлтийг одоо төсвийн тэлэх бодлого буюу одоо төсвийн зардлын нөлөөгөөр бол эдийн засгийн өсөлт бол голлоо ажиглагдчихсэн. Тэнгүүд 25 онд юу болсон бэ гэд харсан чинь одоо уулуурхайн салбарын эдийн засагт үзүүлж байгаа хувь нэмэр бол маш бага болсон байна. За үнэн нь бол яг энэ 2.4%-ийн 0.9-0.1% нь бол ерөөсөө уулуурхайн салбараас хамаарсан одоо эрг нөлөө байна. Тэгэхээр энэ бол бараг одоо нөлөө байхгүй болчихжээ. За энэний гол шалтгаан бол мэдээж бидний нөгөө өдөр тутамдаа байнга сонсож байгаа тийм нөөцний үнийн бууралттай холбоотой бид нар экспортын бууралт явагдаж байгаа. За энийг бол бид нар гадаад худалдааны статистиктэй нийлээ ярина. За тэгэхээр ер нь бол уулуурхайн салбараас одоо эдийн засагт үзүүлж байгаа хувь нэмэр бол нэлээд буурсан байна гэдгийг бол бид нар харж болж байна. За нөгөө талдаа одоо худалдаа бол үйлчлэгээний одоо салбарын эдийн засагт үзүүлж байгаа хувь нэмэр бол 1.2% байна. За энэ маань бүр одоо өнгөрсөн оны буюу 2024 оны эдийн засгийн өсөлтийн 4.9%-ийн 4.8 нь бараг худалдаа үйлчлэгээний салбар байсан тийм. За үүний гол шалтгаан бол нөгөө төсвийн тэлэх болгон үр дүн, төсвийн зардал тэлж, за одоо төрийн албан агчдын цалин хөлс, за тэгээд үүнийг дагаад хувийн хвшлийн цалин хөлс нэмэгдэж, за иргэдийн орлого нэмэгдснээс үүдээд одоо худалдаа үйлчлэгээний салбарын үйл ажиллагаа одоо нэлээд тэлсэн. За тэгсэн чинь энэ нөлөө бол бас яг энэ он гараад бол бас төдийлөн бас тийм өнгөрсөн жилийн шиг өндөр байж болж чадаагүй байна. За тэгээд нөгөө бас шалтгаан нь бол магадгүй одоо суур тоон бол нэлийн өндөр болсон учраас өсөлт нь бас ийм бага гарсан байх магадлалтай. За нөгөө талдаа бас нэг одоо онцлог салбар юу байсан бэ гэх тэнгүүд эдийн засгийн өсөлтөд одоо сөргөөр нөлөөлсөн нэг салбар бол одоо өнгөрсөн 2 жилд бол хөдөө аж ахуйн салбар байсан. Энэ удаад бол бүтээгдэхүүний цэвэр татварын одоо нэг ойлголт байдаг. За энэ нь юу вэ гэх тэнгүүд одоо уулуурхайн салбар за манай улсын нийт экспортын 95% нь уулуурхайн бүтээгдэхүүнүүд байдаг. За түүнээс бий болж байгаа одоо аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанаас бий болсон орлого тий. За тэдгээр орлогууд бол яг он гарснаас хойш тодорхой хэмжээгээр бол багассан. За үүнээс үүдээд бүтээгдэхүүний цэвэр татварын одоо зүгээс одоо эдийн засгт үзүүлж байгаа хувь нэмэр бол 0.4%-ийн сөрөг нөлөөг бол үзүүлсэн байна. За тэгээд эдийн засгийн өсөлтөд бас нэг одоо эргэн нөлөө үзүүлсэн салбар бол хөдөө аж ахуйн салбар байлаа. Хөдөө аж ахуйн салбар бол яг энэ 24 оны 25 оны одоо өвлийн хувьд бол 100 зааган цаг агарын хувьд бол харьцангуй тогтвортой байж 2023-24 онтой харьцуулахад бол нэлийн гайгүй байсантай холбоотойгоор бол яг энэ хөдөө аж ахуйн салбарын малын хоригдол бол энэ жил одоо харьцангуй гайгүй за үүнийг дагаад нөгөө гарц бол харьцангуй сайжирсантай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбар бол эдийн засагт одоо 1% эрг нөлөөг бол үзүүлсэн байна. За тэгээд яг уу үргэлжлүүлээд нөгөө эдийн засгийн өсөлт ер нь одоо энэ 25 оны эдийн засгийн өсөлтийг ер нь маш олон шинжээчид тий одоо ингээд маш гайгүй байх болов гэж хүлээж байгаа. За үүний нэг том шалтгаан бол ялцчгүй хөдөө аж ахуйн салбар байгаа. Өнгөрсөн он дандаа үнэлэлттэй эдийн засгийн өсөлтийг хойшин татчихсан нэг салбар одоо энэ жил бол харьцангуй хэрэгнээ. Тийм болохоор одоо эдийн засгийн өсөлт бол энэ жил 5-6% байна гэж олон улсын байгууллагууд бол дунджаар бол forecast хийж байгаа. Тэгэхээр яг энэ хөдөө аж ахуйн салбарын сэргэлт бол энэ жил бол үргэлжлэх хандлагатай байна гэдэг бол бид энэ чинээс харж болж байна. За тэгвэл үргэлжлүүлээд хэдүүлээ яг энэ эдийн засгийн өсөлт байна. За тэгээд үргэлжлүүлээд одоо мөнгөний бодлоготой холбоотой статистик үзүүлэлтүүдийг товч хоёр хамбал. За Монгол улсын хувьд бол 2025 он бол эдийн засгийн хувьд бол маш олон
сорилтуудтай тулгарч байгаа айгуу тийм чухал бодлогын хувьд бол чухал шийдвэрүүд гарах хэрэгтэй тийм одоо жил болж ирж байгаа тий. Тэнгүүд одоо Монгол улсын хувьд бидний хамгийн чухал авч үздэг одоо макро үзүүлэлт бол инфляцийн түвшин гэдэг. За инфляцийн түвшнийг хэдүүлээ ингээд дэлгэрэнгүй аваад үзэх юм бол одоо 2024 онд бол нэлээд сараад 2 дугаар улирал хүртэл 6 сар хүртэл бол тогтвортой буурч ирж исэн 5.1% хүртэл хүрсэн. Гэхдээ 2024 оны эцээс ахуулаад одоо гадаад эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад инфляцийн түвшин бол тогтвортой өсөөд 2025 оны одоо 5 дугаар сарын байдлаар гэхэд 8.3% бол гарсан байна. За ер нь бол инфляцийн зорилттой түвшин бол мэдээж 8% буюу түүнээс одоо нэмэх хасах 2% интервалтай тогтчихсон. Гэтэ одоо Монгол банкны зүгээс бол инфляцийг тогтворжуулах үүднээс 6 сарын одоо 12 болон 13-ны хийсэн мэдээлэлээрээ бол одоо бодлогын хүний түвшин 12%-ийг бол нэмэхгүй. Ер нь бол 12%-тэй хэвээрээ үлдээнэ гэсэн юм чухал шийдвэр бол гарсан байгаа дэрч байгаа. За гэхдээ ерөнхийдөө хэдүүл инфляцийн түвшний энэ түвшнийг аваад үзэх юм бол өмнө нь бол инфляцийг тооцохдоо 2020 оны суурьаар тооцдог байсан бол одоо энэ түвшин маань өөрөө инфляцийн суур түвшин нь шинжлэгдээд 23 оны суурьаар тооцсон одоо ийм үр дүн байгаа дэрж байгаа. За мэдээж улсын хувьд бол 8.3% гингүүд инфляц одоо оны ихний сараас хаарж байгаа үзүүлэлт юм шиг боловч одоо 2025 онд дуустал нөгөө талдаа одоо олон улсын нөхцөл байдал тарифын нөлөө байна. Одоо эрдэс бүтээгдэхүүний үнийн бууралтаас шалтгаалаад инфляц маань өөрөө 9-10% хэлбэлцэх тийм эрсдэл байна гэсэн юм үр дүн бол гарч ирж байгаа. Тэгэхээр ялцгүй одоо төсөв болон мөнгөний бодлогын одоо уялдаатай бодлого бол ялцгүй чухал. За тэнгууд бодлогын хөвөгийн 12 түвшин гэдэг бол манай улсын эдийн засгийн тарцсангүй бол өндөр түвшинтэй. Бид нар нэг хэсэг бол дандаа 6% бодлогын хөвтэй. За тэгээд яг нөгөө нэг эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бол өндөр инфляцтай тэнцгийн тулд Монгол банкны зүгээс бол бодлогын хөвөг одоо 13% түвшинд байлгаж байгаа. За 24 оны туршид бол 3% буулгаад за тэг үргэлжлүүлээд дахиад 2% нэмэгдүүлчихэж байгаа. Тэнгүүд бодлогын хүү өндөр байх нэг байгаагийн одоо нэг сөрөг нөлөө нь бол ялтчихгүй. Одоо их усрын зардал өсөх аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр зээл олох за шинэ их усрыг татахт бол одоо ер нь бол өндөр өртөгтэй болох юм одоо нөхцөл байдал бий болдог. Тэгээд сая цацаагийн дурдсанчлан одоо бидний хараад байгаа инфляц бол одоо өмнө нь бол яг үндэсний статистикийн хорооноос одоо хэрэглээний үнийн индексийн суур оныг бол 5 жил тутам шинжилдэг байсан. За тэнгууд сая энэ 25 оны 1 сараас эхлээд инфляцийн суурийг 2023 он болго 3 жил болгоод өөрчилчихэж байна. Тэнгууд суур онг бид нар харьцангуй өндөр инфляцтай одоо ийм үеэр солилцонгууд энэ одоо харагдаж байгаа инфляц бол ялцчгүй бага харагдах нь ойлгомжтой. За тэгээд мэдээж саяны одоо гадаад орчны хүчин зүйлсүүдэд хамаарат бол инфляцийн дарамт бол ирэх саруудад бол өндөр байх. За тэгээд үргэлжлээд мөний одоо ер нь бодлогын хүү ер нь энэ ондоо бараг буурахгүй тий. За бүр эрсдэлтэй одоо энэ Төв банкны энэ 8.3% гэдэг чинь бол Төв банкны зорилттой түвшнээс бол өндөр байгаа. Тэгээд энэ хувь хэмжээ үргэлжлэх юм бол магадгүй бодлогын хүү дахиад өсөхч бас магадлал байгаа гэдгийг бол бас харж болж байна тийм. Нэг талтаас одоо төсвийн зардал маань нэлээд өндөр байна. Мэдээж засаг солилцсонтой холбоотойгоор бас төсөв дээр нэлээд олон асуудлууд яригдж байгаа тийм. Тэгэхээр төсвийн тодтгол хийх нь маш чухал юм а гэж яриад байгаа маань өөрөө хамгийн гол нь төсвийн зардлыг бууруулах, цаашлаад энэ инфляцийн түвшин бас бууруулахад аягүй чухал нөлөөтэй гэсэн бас нэг юм ойлголт болоод ороод ирж байгаа. За тэгвэл бүгд одоо яг гадаад орчны одоо нөлөөлөл хамгийн том тусж байгаа нөгөө манай улсын гадаад одоо улсуудтай хийж байгаа худалдаа наймаа за тэгээд экспорт импортын статистикийг хараад үзэх юм бол ер нь одоо экспортын өсөлт за тэгээд экспортын өсөлт ер нь бол сүүлийн саруудад бол дандаа хасах утгатай буюу өмнөх жилээс буурсан. За тэгээд нөгөө талдаа импорт бол бас өнгөрсөн 24 оны туршид бол дандаа 20-оос дээш хувьтай 26% өсөлттэй байсан. Энэ өсөлт бол бас харьцангуй саарсан. Ийм одоо дүр зурагт ажиглагдаж байна. За тэгээд ерөнхийдөө худалдааны ашигын хувьд бол яг 885 сая $, одоо ашгийг бол энэ 25 оны эхний 5 сард бол бий болгосон байна. За энэ гэхдээ дүн маань бол өмнөх оны мөнхтэй харьцуулахад 55%-аар бол буурчихсан. За тэгээд ер нь худалдааны ашиг яагаад өмнөх оны мөнхтэй харьцуулахад 55% буурч байгаа гэх юм бол нэг талдаа экспорт буюу одоо гадаад улсаас орж байгаа одоо валютын орлого буурсан. Тэнгүүд гадаад улсад зарж байгаа валютын зардал буюу импорт маань өөрөө өссөн. За тэнгүүд энэ хоёрын зөвлөгөөр бол мэдээж одоо ашиг бол бууралтай байх нь ойлгомжтой тий. Тэгэхээр тэгвэл яг энэ нөлөө бол ер нь энэ өөрөө яг экспортын бууралт төлөвлөгөөнөөс шалтгаалж байгаа гэх юм бол нөгөө экспортын дийлэнхийн бүрдүүлдэг манай нүүрс бол жишээлбэл 23 онд 60% нь
одоо экспортын орлогын 60% нь нүүрсэйсэн. За тэгмүүд энэ хувь хэмжээ бол сүүлийн жилүүдэд дандаа буураад 24 онд бол 53% руу орсон. За тэгээд энэ жил магадгүй бүр эрсдэл тулгараад одоо нүүрсний одоо үн унаад нүүрсний хэлийн үн буураад одоо бит хэмжээ бас төдийлөн сайн байж чадахгүй өнгөрсөн үеийн түвшинд байх юм бол одоо нийт экспортод эзэлж байгаа нүүрсний экспортын орлогын хувь хэмжээ бол бүр 45-50 руу орох юм эрсдэл бас байгаад байна. За нөгөө талдаа яг энэ экспортыг дэмжиж байгаа ганц л одоо түүхийд байна. Энэ нь бол одоо оюутлогын даалгавар ухаантай холбоотой засгийн агуулмжтай концентрац нь нэмэгдсэн тий. За үүнээс үүдээд бол бид нар бол засгийн одоо экспортын бит хэмжээ, экспортын орлогоо аль алиг нэмэгдүүлж чадж байгаа. За засгийн экспортын орлогыг дангаар нь хараад үзэх юм бол нийт эхний 5 сарын байдлаар 1.8 тэрбум $1 орлогыг бол авчирсан байна манай улсад. За үүний бол энэ нь бол өмнөх онтой харьцуулахад 61%-аар өссөн. За тэнгууд засгийн газраас ч юм уу за төрийн байгууллагуудаас юу гэж үзэж байгаа вэ гэхээр яг энэ хадаад худалдааны одоо нүүрсний үнийн бууралтын одоо экспортын орлогын бууралтыг юугаар нөхөх вэ гэдэг юм бол зис болон алтаар нөхнө гэдэг. За тэнгууд алтны одоо экспортын үн хэмжээг бүгдээр хараад үзэх юм бол алтны одоо Монгол банк тушааж байгаа бит хэмжээ бол буурсан. За тэгээд дээрэс нь бидний экспортлж байгаа бит хэмжээ бол буурсан. Гэхдээ нэг алтан дээр одоо эрен мэдээ байгаа нь юу вэ гэхээр одоо энэ гадаад орчны тодорхойгүй нөхцөл байдал эдийн засгийн одоо яг тодорхойгүй нөхцөл байдалтай холбоотойгоор бол энэ алтны эрэлт нэмэгдэж за үнийн өсөлттэй холбоотойгоор бол бид нар яг энэ одоо бит экспортын бит хэмжээний бууралтыг одоо үнийн өсөлтөөр нөхөж болж чадж байгаа. За тэнгууд ингээд харах юм бол алт бол эхний 5 сард 331 одоо долларын сая долларын одоо орлогыг манай улсад авчирсан байна. Тэгээд энэ нь бол өмнөх онтой харьцуулахад нь ерөөсөө нэг орчим хувийн л өсөлттэй байгаа. За тэгээд ингээд харахаар ер нь бол яг алтны зүгээс бол яг нүүрсний үнийн бууралтыг бол эрен нөлөөлөл үзүүлж чадахгүй байна тий. За тэнгууд нөгөө талдаа эхний яг энэ эхний 5 сард бол яг энэ уулуурхай салбарын үйлдвэрлэл бол нэлээд багассан. За түүн дотроо төмрийн өдрийн үйлдвэрлэл бол бас нэлээд багассан. Үүнтэй холбоотойгоор бол төмрийн өдрийн экспорт 7% бууралт экспортын орлого бол өмнөх онтой харьцуулахад 7% бууралттай байгаад байна. Өнгөрсөн онд бол одоо алт зэс төмрийн өдөр гуруула бол эдийн засгийн одоо энэ макро одоо эдийн засгийг бол дэмжижсэн. Буюу одоо нийт экспортыг өсгөжсэн. Нүүрсний экспортын орлого бол ердөө 3% бууралттай. За үүний улмаас бол манай улсын нийт экспорт 4% өсөлттэй гарч ирсэн. За тэнгууд аван гараад эхлэнгүүт алт болон төмрийн өдөр төдийлөн яг энэ экспортын өсөлтийг дэмжиж чадахгүй болоод эхлэнгүүт ер нь бол энэ экспорт бол нэлээд одоо өндөр бууралтай буюу 15% бууралтай болоод байна. За тэгвэл нүүрсний экспортын бит хэмжээг нь хараад үзэх юм бол эхний одоо 5 сарын байдлаар бол 29.4 сая одоо тонн нүүрсийг бол гаргацсан байна. За бит хэмжээний хувьд бол бид нар харьцангуй сайн гаргаж болж чадаад байгаа. За энэ төвшин бол бид нэр 21 20-тай харьцуулахад бол бүр жилийн хэмжээнд гаргаж ирсэн нүүрсний бит хэмжээтэй тэнцүү ийм үе. За 21 22 оны хувьд бол ялцчгүй нөгөө нэг одоо түүхийдийн үнийн өсөлт ажиглагдчихсэн яг энэ одоо сэргэлттэй үе байсан учраас одоо нөгөө нэг нүүрсний одоо экспортын орлого бол нэлээд өндөр байсан. Гэхдээ одоо нөгөө нэг тэр үетэй харьцуулахад нүүрсний хэлийн үн одоо энэ 5 сарын байдлаар тонн тутам $75 болчихсон байна. За үүнээс бол бид нүүрснээс 2.2 тэрбум долларын орлогыг олсон. Өмнөх онтой харьцуулахад 42%-аар бол ингээд буурсан байна. Магадгүй одоо энэ нөхцөл байдал бол яг юу жоохон тодорхой байгаа вэ гэхээр нүүрсний үн бол буурах юм байна. Гэхдээ бид нар бит хэмжээг бол чадхаараа аягүй сайн гаргаад авах хэрэгтэй. Гаргаад яг тэнгууд нүү талаас худалдаа тал нь одоо яг хэр эрэлттэй байгаа юм гэдгийг бол бас ярих нь зүйтэй. Гэхдээ одоо эхний байдлаар бол сард 5-6 саяыг бол яг гаргаж болж чадаад тах шүү байна. Нөгөө талаараа энэ маань өөрөө нөгөө хятад өмнө жил гэхэд бол хятадын худалдаа авах одоо эрэлт нь айгүй өндөр байсан гэдэг. Тэгэнгүүт энэ жил ч гэсэн яг тийм байна гэж төсөөлж байгаа маань өөрөө бас нэг талаараа нэг тийм жоохон сул тал болоод ороод ирж байгаа. Одоо өнгөрсөн жилийн нөгөө нүүрсний эрэлтийн одоо өсөлт болвол дотоодын одоо үйлдвэрлэлийн бууралтай холбоотой байсан тийм. Тэнгүүд энэ жил бол харьцангуй тухайн одоо үйлдвэрлэлүүд нь тогтворчсон. За дээрээс нь өөрөө засгийн газраас нь гангийн одоо үйлдвэрлэлийг одоо танана гэж зарлаад байгаа. Гэх мэтлэн яг нөгөө нэг явж эцсийн бүтээгдэхүүн болоо гарч байгаа үйл хөдлөлийн салбар нь бол уналттай хэвээрээ байгаа зэрэг нь бол яг энэ мэдээж одоо сөрөглөлөө бол үзүүлээд байна тийм. За гадаад худалдааны импортын статистикийг хараад үзэх юм бол өмнөх оны үетэй харьцуулахад эхний одоо 5 сард бол 3%-аар өссөн байна. За $4.5 тэрбум $. За тэгээд
Яг нь өмнөх жилдээ харьцуулахад бол хэрэглээний бараа бүтээгдэхүүний одоо импорт бол 24%-аар өсөж 1.5 тэрбум долларт бол хүрсэн. За хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн орчит, за нефтийн бүтээгдэхүүнүүдийн одоо нийт импортын дүн бодвол өмнөх оны үетэй харьцуулахад бол буурсан байгаа. За нефтийн хувьд бол яг нөгөө газрын нөхцөлийн үнэ буурсантай холбоотой бид нар бол арай бага одоо зарцуулалт бол хийгдэж байгаа тийм. За тэгээд хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэдэгт бол харьцангуй нөгөө өмнөх жил одоо энэ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын худалдаа авалт тийм тоног төхөөрөмж том машин, том аврын машин ч гэдэг юм уу тэр төр аврын машинуудын одоо энэ нөгөө нэг цэлбэг хэрэгсэл гэх мэтлэн одоо тэр худалдаа авалтуудыг өнгөрсөн жил бол харьцангуй хийцэн гэж үзээд за энэ жил бол харьцангуй энэ одоо төрлийн импорт бол харьцангуй бага байх хүлээлттэй байсан. За үүний дагуу бол хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн импортод үзүүлж байгаа дарамт бол харьцангуй бага байгаа тийм. За тэгээд импорт бол 4.5 тэрбум доллартай бол гарч байна. Нөгөө талд одоо импортын зардал гэж яригадаад байгаа. Тэгтэл одоо нөгөө нэг өмнө жилээс ахуулаад машины зохицуулалтын маш олон бодлогууд гарч ирсэн. Тэгэнгүүт нөгөө талд хүмүүс нөгөө нэг зохицуулалтаас өмнө газ худалдаа авалтаа одоо нэмэгдүүлээ гэдэг байдлаараа одоо маш их олон Японоос машин импортлж орж ирэх жишээний одоо 5 сарын байдлаар статистикийг харахаар тэр зардал ч гэсэн бас нэлээд өндөр байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө хүмүүсийн хүлээлтээс бий болж байгаа зардал нөгөө талдаа импортыг бас өсгөх нэг тийм гол шалтгаан болоод ингээд энэ дээр бол харж ирж байгаа. За тэгээд цаашлаад тэгвэл төсвийн одоо орлого зардлын дүн бол хэдүүлээ харах юм бол за улсын төсвийн тэнцэл бол 25 оны 5 дугаар сарын байдлаар бол 260 тэрбум төгрөгийн бол алдагдaltaй байгаа. За юунд яг энэ алдагдaltaй гарахад яг гол нөлөө үзүүлээд байгаа нь одоо өмнө яг шүрээгээ маань ярьжсэнчлэн яг энэ төсвийн орлогын алдагдал өндөр буюу татврын орлого бид нар төсөөлж ирснээс айгүй муу байгаад ирж байгаа. За тэгэхээр тэнцвэржүүлсэн төсвийн орлого бол одоогийн 5 дугаар сарын байдлаар бол 10.7 төгрөгтэй тэнцсэн. Тэгээ энэ дүн маань өөрөө өмнө жилээс бол 11.3%-аар бол буурсан үзүүлэлт байгаад ирж байна. Нөгөө талдаа тэгвэл төсвийн зардлын хэмжээ бол 9.2%-аар өссөн буюу төсвийн зардал маань өсөлттэй хэвээрэл байгаад ирж байгаа. За мэдээж одоо нүүрсний экспортын орлого, цаашлаад аж ахуйн нэгж болон албан татвар амнаатын орлогын бууралт бол татврын орлогыг бол бууруулахад бол гол нөлөө үзүүлдэг. Тэгснээр одоо нийт тэнцлээрээ аваад үзэх юм бол төсвийн тэнцэл маань өөрөө 2.3 төгрөгөөр буюу одоо өмнөх жилээсээ гэх юм бол бүр 113%-ийн одоо ийм бууралттай дүнтэй болоод ороод ирж байгаа. Мэдээж одоо өмнө жил бол төсвийн одоо юу баталж байхад бол маш өөдрөг төсөөлтөй байсан гэдэг бол эдийн засгт бол байнга дурдж ирсэн тий. Тэгэнгүүт яг энэ он гараад ирэнгүүт мэдээж нүүрсний одоо үнийн бууралт болон яг энэ хилгээлтэр гарч байгаа энэ яг бит хэмжээний бас асуудлаас болоод төсвийн одоо орлого зарлагын дүн бол яг бодит эдийн засгийн хилээдсэн тэр хүлээлтээр л яг эргээд буугаад ирж байгаа. За тэгэхээр төсвийн одоо орлого зардлын алдагдaltaй байгаа зүйл дээр одоо шинэ засгийн газар маань өөрөө төсвийн тодтгол хийх нь бол маш чухал гэсэн одоо ойлголт яригдж байгаа. Тэгэхээр мэдээж бол төсвийн тодтголыг бол хийн гэсэн одоо яриа бол явагдаж байгаа. Тэгэхээр ойрын хугацаанд бол бид төсвийн тодтголыг бол яригдах бах. За тэгэхээр төсвийн орлого зардлын өсөлтөөс шилтгаалсан одоо 24 онд жишээ нь 23 оноос ахуулаад одоо тэтгэвэр одоо халамжийн шин чанартай зардлууд бол маш ихээр нэмэгдэжсэн. Тийм маань өөрөө голчлон юун дээр нөлөөдүүлж байгаа гэхээр өрхийн бодит орлого болон зардлын өсөлтийг бол нэмэгдүүлдэг гэм шин чанартай байгаад ирдэг. За тэгээ харах юм бол одоо 2023 оны 2 дугаар хагасаас ахуулаад одоо 25 оны 1-р үйлрэл хүртэл төсвийн бодит орлого болон зардал бол одоо маш өндөр хувийн өсөлттэй болоод ороод ирсэн. За 24 оны 2 дугаар үйлрэлийн байдлаар гэхэд өрхийн одоо зардал 13.6% өсчихсэн бол одоо өрхийн одоо орлого маань өөрөө 17.3% өсөлттэй болж орж ирж байсан. Тэгэхээр мэдээж өрхийн одоо орлого маань өөрөө төрийн албан агентын цалин тодорхой хэмжээний хуваар нэмэгдэхийн хэрээр энэ маань өөрөө цаашлаад аж ахуйн нэгж байгууллагын хэдийн цалин нэмэгдчихсэн одоо баг зэрэг хөшүүрэг болж өгч идэг. Тэгэхээр нийтээрээ ерөнхийдөө юм там нөлөө үзүүлэх байдлаар одоо өрхийн бодит орлогыг бол нэг 17%-аар бол өсөж ирсэн. Гэтэ нөгөө талдаа зардал бол арай бага байгаад ирж байсан. Өсөлтийн хувьд бол аваад үзэх юм бол тэгтэл одоо 25 он гараад ирсэн чинь ерөнхийдөө одоо өрхийн одоо 24 оны сүүлээр гэхэд бол өрхийн зардал маань одоо өрхийн орлогоосоо тавж өссөн нэг тийм шин тэмдэг болоод ороод ирсэн. Тэгэнгүүт одоо яг ямархуу одоо эдийн засгийн үйл хөдлөл болж байна гэхээр өрхийн одоо мөнгөн бодит орлого өсөхийн хэрээр нөгөө талдаа хэрэглэгчд маань өөрөө зээл авах байдлаар импортын зардлаа өсгөх тийм нэг нөлөө байгаад ирж байсан. За тэгэхээр өрхийн мөнгөн орлого бол яг нэгдүгээр улирлын байдлаар бодитоороо бол 1.8 сая төгрөг бол хүрсэн. Энэ маань өөрөө өмнө жилээс бол 5.8% өсөлттэй. За орлогын хувьд ирэнгүүт 1.7 сая төгрөг бол өмнөх жилээсээ бол 5.6%-аар л өссөн тийм дүр зурагтай байгаад харагдаж байгаа.
За тэгэхээр үрхийн бодит орлого зарлага нэмэгдэхийн хэрээр бол арилжааны банкуудын зээлийн үлдэгдэл бол өнгөрсөн улирлын байдлаар бол 33.5% бол өссөн. Энэ тэгснээр одоо 38.6 их 80 төгрөгт бол хүрсэн тийм дүр зурагтай байгаад ирж байгаа. За өмнө дундаа л иргэдийн зээлийн маань бол 63% бол эзэлдэг шүү дээ. Тэгэхээр иргэдийн зээлийн өсөлт маань 1 жилийн хугацаанд бол 36% өссөн. Нэг тийм дүр зургийг бол бид нар эндээс бол харж болж байгаа маа. За тэгэхээр төсвийн орлого зарлагын хувьд бол энэ жил бол нэлээд өндөр өсөлттэй байгаа нь харагдаж байгаа. Тэгэхээр төсвийн одоо яг энэ төсвийн алдагдлын нөлөө болон төлбөрийн тэнцлийн алдагдал хоёр зэрэг явагдахаараа ерөөхдөө эдийн засгт бол нэг хас алдагдал гэж нэг юм чухал ойлголт хэрэгждэг тийм. Тэгэхээр нэг талаараа бол уг нь л төсвийн одоо төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байх тусам төсвийн одоо нөгөө нэг орлогынхоо нөхөлтөөр нөхөө явах уг нь шин чанартай байдаг ч гэсэн манай улсын хувьд бол энэ жил яг хоёулаа өндөр алдагдлаа байгаа учраас төлбөрийн тэнцлийн алдагдлын одоо нөлөө маань төсөвт шууд нөлөө үзүүлж байгаа нэг тийм дүр зураг бол ажиглагдаж байгаа. За тэгээд цаашлаад тэгвэл төлбөрийн тэнцлийн одоо статистик үзүүлэлтүүдийг аваад үзэх юм бол за 25 оны 4-р сарын байдлаар төлбөрийн тэнцэл 491 сая $ын бол алдагдaltaй гарсан. За мэдээж урсгал дансны нөлөө бол төлбөрийн тэнцлийн алдагдaltaд шууд нөлөө үзүүлдэг. Урсгал дансны алдагдал бол нэг одоо 1.1 тэрбум $ийн алдагдaltaй. Гэхдээ нөгөө талдаа мэдээж санхүүгийн дансны одоо орж ирж байгаа хөрөнгө маань илүү өндөр байгаад байгаа учраас энэнийхээ зөрүүгээ төлбөрийн тэнцлийн алдагдал ба төдийлөн бүр тийм нэг амар унцхааргүй байгаа гэсэн хэдий ч гэсэн одоо нөгөө талаараа одоо арилжааны банкуудыг гаргаж байгаа бонд, засгийн газраас гаргаж байгаа бондуудын иргэн төлөгдөх хугацаа гэж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа төлөгдөх хугацаа болоод ирэнгүүт төсвийн орлогын одоо хэмжээ өндөр байж ижил бид нар энийг нөхөх бас тийм нэг эрэг нөлөө байхгүй бол нөгөө талдаа аль аль нь алдагдaltaд ороод эдийн засгийн хувьд бол маш сөрөг нөлөө үзүүлэх бол эрсдэлтэй байгаад ирж байгаа. Тэгэхээр нөгөө төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэхийн хэрээр ер нь яг юунд одоо иргэдийн хувьд те одоо хамгийн энгийнээр ямар хаашаа явчихд нөлөөлөд байна вэ гэдэг юм бол ханш байгаа тий. Тэнгүүд ханш сулрах бол яг иргэдийн одоо өдөр тутмын амьдралч гэдэг юм худал таавалт хийдэг ч юм уу те ингээд өдөр тутмын амьдралд бол хамгийн чухал одоо нөлөөтэй байдаг. Аж ахуйн нэгж байгууллагууд ч тэр те. Тэнгүүд төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдээд за нөгөө талдаа бидний одоо гадаадд зарж байгаа валют нэмэгдээд олж байгаа орлого маань буюу одоо гадаадын шууд хөрөнгө оруулалт төдийлөн их биш байгаа нөхцөлд гадаад валютын нөөц бол нэмэгдэхгүй тэр түвшинд хадгалагддаг. Тэнгүүд гадаад валютын нөөц өндөртэй улс орнууд бол ханшаа бол доктортой барьж чаддаг. Гадаад валютын нөөц бас нөгөө талдаа юунд хэрэгтэй вэ гэдэг тэнгүүд эх жилүүдэд төлөгдөх одоо бондын төлөлтүүд манай улсын хувьд бол одоо 26 оноос эхлээд төлөгдөх одоо засгийн газрын бондууд байна. За тэгээд яг энэ гадаад валютын нөөцийн доктортой байдал бол өөрөө энэ ханшийн доктортой байдал маш чухал нөлөөтэй байдаг. Тэгээ ханш бол яг сүүлийн он гарснаас хойш бол нэлийн бас сулрлаа тий. За өмнөх оны муутай харьцуулахад нэг 5.9%-тай. За 24 оны эцсээс бол бас нэлийн одоо суларсан ийм дүр зурагтай байгаад энэ одоо бол $1580 орчим төгрөгтэй тэнцэж $1 За тэнгууд хэрвээ ханш одоо яах вэ гэж айгүйх асууад байдаг. Тэнгууд хэрвээ төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдээд гадаад валютын нөөц төдийлөн нэмэгдэхгүй яг энэ доктортой төвшөнд за бүр улмаар буурах ч юм уу тийм нөхцөл байдал ажиллах юм бол ханш бол ингээд урт хугацаанд ер нь бол сулрах нь бол ойлгомжтой. Энийг бид нэр доктортой барихын тулд бол засгийн газраас яг өмнөрсөнчлэн одоо ийм зөв бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай ийм жил байгаад байна. За үргэлжлүүлээ бүгдээрээ нэг товчхон одоо ер нь олон улсын байгууллагууд дотоодын одоо Монгол банк, Европын сэргийн босгох хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг одоо байгууллагууд одоо Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөвлөлийг ер нь юу гэж харж байгаа юм бэ? За гэдгийг бол хараад үзье. За 24 оны туршид бол яг 25 оны эдийн засгийн төсөөллийг харахад эдгээр байгууллагуудын дундаж төсөөлөл бол нэлээд өндөр байсан. За тухайлбал Монгол банк бол өмнөх одоо тамиглаар бол $5.5% өсөлтийн төсөөллийг бол 25 онд тавьжсэн. Олон улсын валютын сан 7%, Европын сэргийн босгох хөгжлийн банк 6.7% гэх мэтлээ. За эдгээр байгууллагууд маань он гарснаас хойш ер нь одоо нүүрсний экспортын орлого буураад за тэгээд эдийн засгт бас тодорхойгүй байдал нэлээд нэмэгдсэн. За тэгээд гадаад орчны одоо сөрөг нөлөөнүүд бас байна гэдэг үүднээс бол энэ эдийн засгийн хүслийн тамгалыг бол бууруулсан. За Монгол банк бол $1.5-аас $1.4 болгосон байна. Олон улсын валютын сан бол 7-оос 6% болгоод бууруулсан. За Европын сэргийн босгох хөгжлийн банк бол 6.7-аас 6.3% болгосон. За Азийн хөгжлийн банк бол 6% болгосон. Тэгэхээр яг эдгээр энэ хувьд бол бас маш өндөр одоо 6-аас 7% гэдэг бол
энд одоо сөргөөр нөлөөлөх эрсдлүүд бас байгаа. Нөгөө талдаа хэрвээ засгийн газраас Монгол банкнаас за зохицуулалт байгууллагын зүгээс одоо зөв зохистой юм бодлогыг хэрэгжүүлж чадах юм бол магадгүй эдийн засгийг харьцангуй төвчтэй түвшинд бол хадгалах бас одоо боломж бол байгаа. Гэхдээ одоо гадаад орчны эрсдэл за тэгээд энэ яг дотоод орчны эрсдэл ер нь бол өндөр байгаа. Тэгэхээр нөгөө талдаа одоо мөнгөний хатуу бодлого, тэгээд сангийн хумих бодлого явж ижил нөгөө талдаа энэ эдийн засгийн өсөлтийг бол дэмжих гол нөлөө үзүүлж тутнаа гэсэн нэг тийм таамаглал байна тий. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.